маргааш баг шууд морилгоо явна. Би нөгөө бас энэ 7-8-нд дунд сунгаатай. Би өөрөө одоо баг 10 жил морилж байгаа. Анхны маань нөгөө суглаагаар хоцсон. Тэгээд миний хувьд бол бас энэ жил онцгой жил яад бол бас нөгөө улсын баяр наадмаар 100 жилийн ойн баяр наадмаар миний нэг өрөө маань Баян хотод болж байсан. Тэгээ энэ жил тэр өрөө маань бас соёлын болоод ингээд соёлын уралдаанд бас оролцохоор бас хүчээ соргиж байгаа. Тэгээд бас энэ жил Монгол улс байгуулагдсны 820 жил тохиож байгаа. За үүнээс гадна бас ерөнхийлөгчийн санаачилсан дэлхийн адууны өдөр болгож байгаа. За тэгээд олон түмэн маань сайхан өргөн дэлгэр баяраа тэмдэглэхээр байна. Тэгээ бас яг энэ үед бас дэлхийн хөл бөмбөгийн авраг болж байгаа учраас бас балжин юм тарш юмтай ингээд сайхан баяр наадмаа сайхан тэмдэглэж байна. Тэгээд би бол ерөнхийдөө хаалт нээлт бүх арга хэмжээг хөд олоо гэртээ сайхан харж гэр бүлийнхаа найз нөхдийнхаа дунд суугаад баярлах дуртай. Өнгөрсөн жилийн Баян хотод болсон морин энэ жил дахиад уйлах гэж байгаа чинь энэ жилийн магадгүй түрүү магны айргийн тавд орох байхаа тий ер нь бол эмэгтэй хүн морь уйн гэдэг бас тийм сонирхолтой тий ийм сонирхол танд яг хизэнээс төрж эхэлсэн байна. Уйн чинь зүгээр аз таараад би нэг өвөөхөө 100 жилийн одоо өвөөхөө 100 жилийн 17 он тохиосон. Тэгээд Гоолта нутгийн зөвлөлийн ялтан дээр Макс Ганбаатар дараасаа ингээд нэг хөрхөн адуу хожоод тэр үед бүр инээдэнтэй би бүр нөгөө морины талаар баг ойлголт байхгүй ч хотын үнэнчтэй. Би эрэхтэй ер юм уу им хоцсон юм уу гэж асуухад заал дөөр ингээд бүх хүмүүс инээчихсэн. Тэгээд яг тэр жилдээ Гоолта баруун бүсийн наадам болоод анх удаа өрөөгээ бас уралдаанд уйжсэн. Тэгээд тэрнээс хойш одоо 17 онд гэхлээр бараг 9 жил болсон бэ. Тэгээд бас манай өвөө маань өөрөө нөгөө Лодотон өвөө маань соёлын дэд сайд байхдаа нөгөө морины комиссийн бас дарга хийж ирсэн байлээ. Тэгэхээр бас тэр утгаараа би бас бэлэгшээж байгаа. Та энэ жил ер нь хэдэн насны морь үйж байгаа юм? Энэ жил энэ 22 онд Баян хотод болсон өрөө маань одоо соёлын болж байгаа. Тэгээ соёлынгийн уралдаанд бол оролцсон. 2 соёлын байгаа. За. Ер нь тэгвэл улс төрчийн ажил, уяачийн ажил хоёрыг аль нь хүнд юм бол аль хэцүү болоо. Аль нь хэцүү байх л та тийм. Тэгээд ер нь бол энэ уяачдын бас энэ одоо network юм уу те энэ орсноос хойш ер нь морин дурггүй монгол хүн гэж байдаг юм билээ. Морь бол ингээд хүн болгоны зүрхэнд байдаг бах тийм. Тэгээд одоо морио дамжуулаад маш их олон сайхан хүмүүстэй танилцж байгаа. Тэгээд морин туртаа одоо морины уяан дээр юм уу гэж хүмүүс хизээч муу юм ярьдгүй юм сайхан энерги авдаг. Тэгээд сайхан хиймэр бас сэргийдэг гэж боддог тийм. Тэгэхээр энэ жил бас наадамд оролцож байгаа бүх уяачтай хүүхдүүдтэй сайхан хиймэртэй наадасаа тэгээд олон түмнээ сайхан баярлуулаарай гэж хүсэж байна.